Зүрх сэтгэлийг эрхэмлэн оюун бодлоо удирдна. Итгэлд бат зогсож даруугаар амжилт. За ингээд илтгэр давах атомын UB ариул центрийн лидер Цэндэмэга урьж байна. Арай болоогод өрчөө. Манай Цэндэм лидер маань өнөөдөр бүтээгдэхүүн танилцуулга тавина. Арай цаг нь олоог байсан ч байна. За. Орой минь. За 2 минут үлдчихэж байна. $450 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй байсан бол одоо 500 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй болоод өргөжж байгаа. 7 хоног болгоно шинэ бүтээгдэхүүн нэмэгдэж гарч байгаа. Бүтээгдэхүүнүүд нь угаасаа бүгдээрээ айгүй эко байгалийн гаралтай учраас хүн таахгүй зөвхөн гэсэн байхгүй. Тэм учраас өнөөдөр манай Цэндэм лидер маань бүтээгдэхүүн танилцуулах юм. Бүгдээрээ идэвхтэй оролцоороо хүмүүсээ урьаарай гэж хэлж байна. Арай л шүү дээ. Өөрчлөж. Манай хүмүүс орж ирж байна уу? Зүгээр ихэл цаг болсон шүү дээ. Цаг болсон юм шүү дээ. За. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ орой мэнд хүргэе. За та бүхэндээ би өөрийгөө танилцуулъя. За намайг Цэндэм гэдэг. За нөхөр 4 хүүхэдтэй хамт амьдардаг. За би оюутны технологич мэргэжилтэй. За тэгээд одоо оюутны технологич мэргэжлээрээ ургаан би одоо ажилласан 7 жил ажилласан байдаг. За ингээд энэ байх хугацаанд би 20 онд амралтаа аваад хүүхдээ өсгсөн. Одоо тэгээ ээжийнхээ өрөөг гүйцэтгэж байх хугацаанд маань Эрдэнэт яам маань надад спонсор маань надад санд болгосон байдаг. Одоо таны одоо энэ өмнө нь хэрэгэлдэг байсан энэ бүтээгдэхүүн чинь гоё юу юм байна аа? Онлайн худалдаа юм байна. Та хийгээд үзээж танд айгүй давуу талтай юм байна. Гоё бүтээгдэхүүний талаар ярьд юм байна. Хэрэгэлсэн үр дүнгээ ярьд юм байна гэж тэгсэн. Тэгэхээр би за яах вэ? Тэгээ бас та суугаад юу яах юм бэ? 11 сард би анх өргөжсэн юм байна. Тэгэхээр юу яах юм бэ? Бэлэг өгөх юм байна шүү суусан. Тэр сараа таслаагүй байх юм бэлэг өгөх юм байна гэдэг баггүй. Тэгэхээр энэ би за бас дуртай суудаа. Тэгээ суусан чиг 11 сард бэлэгч өгөөгүй л дээ. Тэгтээ суугаад би бас суугаад маркетингийн сонссон. Нэлээд сонсож явсан. Тэгээд тэмдэглэл хөтлөөд бас боломжийн юм байна гэж бодоод бас өмнө нь би бас нэг археонд бас хийж үзчихсэн л та. Тэгэхээр тэр чинь их хэцүү байсан байхгүй нэг сар болго ингээл 200 оноо 200 бэби өгөөл тий. Тэгэхээр чинь би ажил хийдэггүй байсан заяа. Дээрээс нь би нөгөө одоо нөхөртөө ч хэллэг одоо хүүхдийнхөө тэр нөгөө одоо хадгаламжийн мөнгөний аваад нэг бэбэгээ хийж л явлаа. Тэгээд би ажил хийгээ за болиг энэ юусоо бүтэхгүй юм байна гэдэг. Тэгээд би гарч ирсэн. Тэгээ би яг сүлжээ гэдэг ярихаан за тиймэрхүү байх хотаа гэж их шоог тий сүлдээ сонссон чинь маркетинг аягүй сонсоод бас тэмдэглэл над байдаг л да. Тэгээд их таалагдсан. Одоо тэгээд семинарт нь суулсан чинь одоо ингээд юу яана бүтээгдэхүүнээ үр дүнгээтэй өөрөө хэрэгжилж үзээд одоо энэ хүмүүст энэ сайн одоо хэлээд үзэх гэхийн оронд өөрөө хэрэглээд одоо үр дүнгээ ярихээр надад ярьдаг гэд хэлэхээр одоо тэр семинар дээр сонсоор тэгсэн тэгэхээр баш айтайх юм байна да
гэж бодоод шууд одоо аваад бараа зарахгүй те өөрөө эхлээд хэрэглэгч нь бодож дараа нь хүмүүстэй ингээд үр дүнгээ хуваалцна гэдэг нь маш таалагдсан та. Тэгээд одоо юуг семинараа тэмдэглэж явсаар байгаад одоо ингээд 4 сараас би ингээд одоо те бага бүрдүүлээд энэ бизнесээ эхлэе гэдэг ингээд бага бүрдүүлээд лидер болоо явж байна. За явж байна. Ингээд та бүхэндээ одоо миний танилцуулах бүтээгдэхүүн маань за Atomic компани маань одоо 500 гаруй нөхцөлийн бүтээгдэхүүн байдаг те. Эдгээрээс миний хамгийн одоо хэрэгжилж үзээд одоо маш их таалагдсан надад үр дүнгээ өгсөн ийм одоо 4 бүтээгдэхүүн байгаа. Энэхүү бүтээгдэхүүнээ би танилцуулъя. Гэхдээ 4 биш л дээ 4-өөс ч их байгаа те. Гэхдээ би одоо яг хэрэгжилж одоо яг үзсэн хост өгөөгүй бүтээгдэхүүн танилцуулъя. За би Atomic компанийнхаа бүтээн нэг урбанд ажилладаг байхдаа ерөөсөө одоо нэг гоо сайхныг авчаад тэгдэж дараа сартад юу хэрэглэх вэ? Энэ надад нэг таарсангүй дараа нь бодоо юу хэрэглэх вэ гэдэг амар их боддоо ш хөөхнө чинь хаа нэгнийх хин нэгний амаар ингээд энд сайн хэн тэрийг авч үлээд хүн бүхний арьсны онцлог өөрөө байдаг ш. Тэгэхээр одоо тэр хүнд таарахгүй тэр хүн тослог арьстай ч юм би хуурай байх ч гэдэг өөрөө юу таарахгүй тийм байдаг. Тэгэхээр би энэхүү бүтээгдэхүүн манай ажлын бүхэн эхлээд одоо ийм гой бүтээгдэхүүн байгаа хоёлаа авч хэрэгжилж үзэхүү Atomic-ийн ингээд нүүр бодохгүй байсан ч гэсэн гой ингээд яг буцсан юм шиг одоо нүүр хамгийн гол нь чийгтэй байна гэдэг чинь одоо нүүрэнд маань ингээд улай цайгаа чимчлэхгүй гой байна гэсэн үг шүү дээ. Хэрвээ хуурайштай байна гэхээр л одоо нүүр маань ингээд улайгаал хацар ам маань байдаг шүү. Тэгэхээр энэхүү бүтээгдэхүүн ийм гой байна та хэрэглээд үзгээд хуйлаа та авч хэрэгжилжсэн хүргэлтээр тэгээд маш их таалагдсан. Би одоо 18 онд авч ирсэн юм байна энэхүү PMC-тэй. За тэгээд энэхүү бүтээгдэхүүн танилцуулъя. Би хост гэхгүй бол хостгүй байна. Би сонсож байна хост өгөөрэй. Сонсож байгаа юм лөө. Суунсгал байна уу гайгүй юу? Зүгээрээ дөө маш сайн сонсогдож байна. За. Хост татсан уу? Юу гэдэг. За. Ондоос цугаас Машинстаас хост өгчлөө гинэ. Хост өгсөн шүү. За Atomic компани маань одоо 500 гаруй нүд төрлийн бүтээгдэхүүн байгаа тий. Эдгээрээс би одоо өөрт хэрэглээд хэрэгэлсэн. Гэхдээ би зөндөө бүтээгдэхүүн хэрэгэлсэн байгаа. Зүгээр эхнийх нь одоо 4 бүтээгдэхүүн танилцуулжээ. За үр дүнгээ та бүхэндээ хуваалцъя. За эхний маань бүтээгдэхүүн болохоор Evening Care-аатай цэвэрлэгээний сет байгаа. За энэхүү цэвэрлэгээний сетийг би бас авч хэрэгжилж байсан. Өмнө нь ч бас хэрэгжилж байсан. Одоо тэгэхээр энэхүү бүтээгдэхүүн маань одоо ургамлын 100% ургамлын гаралтай бүтээгдэхүүн. Одоо арьсыг маань маш сайн цэвэрлэдэг. Тэ бид нар бол арьсаа маш дутуу цэвэрлэдэг байсан. Би ч өмнө нь одоо ганц хөөсөөр угаагаад болоо гэж үздэг байсан бол энэ маань биш байх нэ тэ. За энэхүү цэвэрлэгээний 4 шатраатай цэвэрлэгэнэтэй салооны үйлчлэгээ 365 хоног гэрээсэ гэж байгаа тэ. Тэгэхээр бид нар байнга одоо салон ороод ч юм уу тэ арьсаа ингээд бас тэрийн болгон одоо орж үйлчлүүлж чадахгүй цав зав багтай бас дээрээс нь бас эдийн засгсан баг тийм байгаа шүү дээ тий. Тэгэхээр гэрээсээ энийг авах нь бид нар тий. Тэгэхээр энэ бүх бүтээгдэхүүн маань одоо бид нар 1000 одоо үнэтэй бүтээгдэхүүн аваад арьсаа буруу цэвэрлээд гүндэх бохирдлоо цэвэрлж чадахгүй дээрээс нь одоо арьсаа гуужуулахгүй бол тий арьс маань одоо тэр бүтээгдэхүүний маань ямар ч үр дүн гардаггүй байх нь байна. Тэгэхээр яах нь нүүрээ бутгаасаа илүү нүүрнээ будгаа зөв адилах чухал юм байна шүү хүмүүдээ. За тэгэхээр энэ бүх бүтээгдэхүүн маань одоо юу юунаас бүрдсэн бэ гэх юм бол те арьсыг гүн цэвэрлэх массажны тос яах нь байна. Хөөсөн саван байх нь байна. Зөөлөн гэл хэлбэртэй гуужуулагч байна те. Peel-off mask маань хуурдаг маск байх нь. За эдгээр 4 шалтгаан дараалтайгаар арьсаа цэвэрлэх нь байна. За тэр ихний маань одоо тосон цэвэрлэгч маань яах нь арьсны гүндэх бохирдлыг одоо тий гүнээс нь цэвэрлэж адилгаж одоо арьсны будгийг маань одоо юу задлж өгөх нь. Бид нар болохоор нөгөө ганц хөөсөөр угааж хааш өмнө нь одоо өчнөө юм хэрэгэлсэн байдаг тий одоо тос одоо тоникоор эхлээл тий тоник лошн одоо юу байд юм тий одоо пудер нарнец гэдэг өчнөө юм давхар
тавьчихдаг. Дээрээс нь бас ингээд өдөржин гадуур явахаар чинь тоос шороо за биднээс ялгарч байгаа тоос гэд энэ бүгд маань ингээд нүүрэнд маань шавцсан байдаг. Тэр бүгдийгээ бид нар юусаа ганцхан будгаа задлахгүй зүгээр л хөөсөөр угаачдаг байх юм. Тэгээд яг маш дутуу цэвэрдэг байсан байх нь байна. Тэгээд би ч бас өмнө тэгдэг байсан тий. Тэгэхээр энэ одоо тасан цэвэрлэгчээрээ бид нар яах нь тохирох хэмжээг аваад одоо тий нүүрэндээ одоо илэг хийх маягаар ингээд будгаа задлах нь байна. За тэгээд гүндэг бохирдлын маань энэхүү тасан цэвэрлэгч маань гаргаж өгнө байна. За дараагийн маань бүтээгдэхүүн байх нь яг хөөсөн цэвэрлэгч байна те. Хөөсөн цэвэрлэгч нь маш нарийн ширхтэй. Одоо бүр нүкс өвөндөх бохирдлыг өдөгдлөг байлгадаг маш гоё те. Бид нар ингээд өмнө нь өчнөө хөөсөн савгаар угаагаад одоо зөндөл юм хэрэгсэн бай. Тэгэхээр яадаг вэ гэхээр дараа нь ингээд нүүр таталтаал чимчгнээд бүр халуун услаад те байдаг шүү дээ. Одоо монголчуудын маань ихэнхэн арьс нь одоо хуурайд те эмзэг болгоцсон бид нар өөрснийгөө буруу арчлагнаас боловч юм те. Тэгэхээр энэхүү бүтээгдэхүүн маш зөөлөн бүр арьсыг маань гоё хуурайшуулахгүй те эсрэгээрээ бүр яах нь зөөлөн таатай мэдрэмж төрүүлж өгдөг байх нэ. Тэгээд тохирох хэмжээгээр аваад тийм маш гоё хөөсрэлтэй учраас одоо өөрийнхөө хумсны толионы чинээ ч юм уу тийм жаахан аваад одоо эхлээд шууд нүүрэн дээр хөөсрүүлж болохгүй ерөөсөө бид нар бас нэг тийм алдаа байдаг. Тэгж болохгүй гарынхаа алган дээр тийм устай хөөсрүүлээд нүүрэндээ ингээ гоё массажлах маягаар за тэгээд одоо давхар хорлон ч юм уу эсвэл юу байдаг ч тийм нүүр угаах тийм сет тэрүүгээр ингээ зөөлөн гоё арьсаа цэвэрж өгнө байна. За гуйжуулагч гээл гэж байгаа тийм энэхүү одоо гээл гэж байгаа шүү дээ энэ онцлогтой яагаад гэвэл энэхүү бүтээгдэхүүн маань арьсан маань юу ч цочрол өгөхгүй арьсыг маань эсрэгээ толгор болгоно бид нар өмнө нь одоо нэг арьсаа гуйжуулах ястай гэж нэгээд одоо юу ч мэдгүй хаашаад нэг скрап ч юм уу тийм нэг юм байдаг ш орифлейми одоо бас хэрэгэлдэг л байсан тэр миний авахч маш ингээд том одоо ширхэгтэй байдаг тийм тэр бүхний яадаг вэхээр одоо бүр арьсыг маань бүр хөшөөр ингээд механикаар одоо бид нар мань мэдээ арьсууд айгүй нэмгэн эмзэг арьс ахгүй тийм болгоод ингээд зүвсэлт өгч яадаг байсан байх нь. Тэгэхээр яах нь бол арьсандаа гээд тохиог хэмжээний улайл төгөн тий цочрон тэр арьс маань тий тэгээ нэг хэсэг ингээд дараа нь ингээд угаасны дараа ингээд халуу буцлаа чимчгнээд байдаг шүү дээ. Тэгэхээр энэхүү банс маань яах нь гээл маань эсрэгээрээ гоё зөөлөн гоё эд эсийг гоё төлжүүлж нөхөн төлжөд тусалж яадаг байх нь шүү дээ. За тэгээд энэхүү гэлээрээ одоо ингээд нүүрний одоо хүний арьс чинь одоо гуйж яадаг байх нь. Тэгэхээр бид арьсаа гуйжуулахгүй болохоор одоо 1000 гоё бүтээгдэхүүн аваад дээрээс нь шаваад яадаг шат тэгж өрөөсө болохгүй. Тэгээд юу яадаг байх нь шүү дээ нөгөө одоо өнгөн хэсгийн арьсаа гуйжуулж байх нь байна. За тэгээд тохирох хэмжээг аваад одоо цэвэрлсэн нүүрэн дээрээ жиг тарааж түрхнэ. За зохиноос үл мэдэх холтой. Тэгээд тэрийгээ яг нь 5 минут хэртэй байхаар ингээд хат чинь ингээд бүрхээ тэгэн гут нь одоо нэг одоо гэлээсээ дахиж 3 дээрээ зөөлхөн одоо тохирох хэмжээг аваад ингээд нүүрэндээ одоо ингээд юу яах зөөлнөр үрэх нь байна тий. Тэгэхээр яах нь вэ гэхээр одоо нөгөөд маань одоо цагаан одоо тийм нэг өнгөгүй бид нар нүрэндээ түрхсэн шүү дээ тий. Тэр маань яах нь гэдэг бор одоо хэрдээ тий гүндэг бохирдлыг маань авч арьсны өнгөн хэсэг одоо гуйжуулдаг байх нэ. За тэгээд peel off mask маань тий энэхүү маск маань маш гайхалтай. Одоо нэг хүмүүс ихэд одоо энэ хуурдаг маск гэхээр юу ямар амар наач арьс одоо өвдөх юм биш бол бид нар өмнө нэг бас нэг одоо шар өсөө хууж гэдэг нэг хар мар маск төрчихдөг байсан. Тэр бол яах нь вэ? Бүргээл арьсны маань бүр чимчнүүд бүргээл улайгаар дийж аваа явчихдаг байсан шүү дээ. Энэхүү маань тэгэхгүй маш гоё зөөлнөртэй эсрэгээрээ арьсыг маань гоё тайвшруулна, нүксвийн нагшаах нь унцсан арьсыг маань өргөж өгөх нь байна, тижээл өгөх нь байна, цайруулж гэрэлтгүүлэх нь байна те. Тэгэхээр бид нар одоо юу яана гэсэн үг шүү дээ. Одоо арьсыгаа одоо маска түрхийнхөө өмнө юу яах юм бэ? Тонико түрх чинь те. Тонико түрхөөд энэхүү маска түрхээр гоё баакум орчинд арьсыг маань гоё ингээд одоо өргөж чангаж одоо тижээлийг чийгдлэг байдлыг гадагш нь алдагдуулахгүй байх нь байна. Тэгэхээр энэхүү маск нь өдөржин бид нэг гадуур яваад ингээд доошоо хараа сухаарч дэлхийн татах хүчээр арьс маань ингээд доошоо ингээд суларч яд юм байна. За бас яасан бид нар гэлээ тодорхой хэмжээнд гуурс юу асан шүү дээ тий одоо нэг уужуулсан. Тэгэхээр яах вэ? Нүүрний маань арьс нь суларч явж байгаа. Эдгээр бүгдийг маань шангадаад одоо нүкс өөндөх бохирдлын нааш нь гарах нь юу одоо нүхийг маань одоо хар батг гэж ярьдаг тий тэрийг маань одоо гаргаж одоо нүхийг маань агшаадаг байх нэ. За тэг хүүхэндээ цэвэрлэгээ маш сайн хийгээрээ одоо утгаасаа илүү цэвэрлэгээ маш чухал шүү. За миний одоо Atomic компанид одоо хийх шалтгаан ч юм уу те миний энэхүү бүтээгдэхүүн маань байдаг. Энэхүү бүтээгдэхүүн би хамгийн анх авч хэрэгжижсэн гэж ярьсан те. За тэгээ энэхүү бүтээгдэхүүн маань одоо маш гоё бүтээгдэхүүн байгаа. Одоо Солонгосын топ одоо Atomic компанийхаа одоо топ 5 бүтээгдэхүүний нэг одоо бүтээгдэхүүн байна. Тэгээд
нэг одоо 10 жилийн судалгаа 100 жилийн нэр хүндсэн ураа тийм бүтээгдэхүүн байна. За энэ хүү бүтээгдэхүүн маань арсын маань маш гоё чийгшүүлдэг. Одоо би нэг өмнө нь одоо өчнөө гоё том аваад ингээл дараа нэг өглөө нэгэд нүрээ бодоод байх нэг гоё ингээл гарна тий. Тэгэд өдөөс хойш ороохондоо ч юм ингээл нүур ингээл таталтаал чимчгнээд бүр нэг л онцгүй нэг тайван бас байлгадаг. Энэ маань яа гэвэл арсанд маань гүн чийг өгдөггүй байх нь байна тий. Тийм учраас арс маань ингээд татлаад нэг л 5 байдаг байсан. За тэгээд энэ хүү бүтээгдэхүүн маань одоо 6 шатал технологиор тий одоо арс ажиллагааны маань 4 технологиг сайжруулж одоо 2 гайхалтай технологи нэмж хийсэн байдаг энэ хүү бүтээгдэхүүн дээр маань. За тэгээд дусалж ус ороогүй те 100 мургандын гаралтай бүтээгдэхүүн. За тэргүүн зэргийн одоо ногоон цайны хандыг агуулмжтай. За дусалж ус ороог энэ бүтээгдэхүүн маань одоо ногоон цай гэдэг маань өөрөө антиоксидант баялаг штэ. Тийм болохоор яах вэ? Нэг залуу арсыг маань хүнд нь байлгаж одоо хөгшрөлтийг маань удаашруулдаг байх нэ. За тэгээд эдгээр бүтээгдэхүүн орсон байх нь те апл байна, алюминий шүүс, тэгээд ногоон цай, базилик, чанамэди гэх те лаванда, розмари гэх одоо энэ хүү бүтээгдэхүүн маань одоо юу яасан өнөр нь одоо маш гоё тийм зөөлх үнэртэй шүү дээ те ямар нэгэн харшилтах одоо өнөр нь харшламтай хүмүүс ч юм уу хурц өнөрөнд дургүй мэдрэмтгий хүмүүс бол өнөр нь маш гоё байдаг те. За тэгээд энэ хүү орс найлганд одоо 3 одоо чийгшүүлэг бүтээгдэхүүнийг би одоо онцлж ярмаар байна. За тэгээд энэ хүү бүтээгдэхүүн маань одоо за пантонеол гэдэг маань одоо юу яах нэ одоо B5 буюу те B арсны гүнд нэвчиж ордог одоо маш арсыг маань маш зан чийгшүүлдэг байх нь байна те. За энэ бол 5 төрлийн гиалуроник хүслийг нэмж өгсөн байх нь байна те. Энэ хүү бүтээгдэхүүн маань яа гэвэл одоо арсны гүнд маань маш зан чийгшлэгдэх байх нь шүү дээ. Одоо бусад тосыг бодох юм бол одоо молекулын гэж яддаг тэр хэмжээ нь маш бага одоо бусад тосоос 1000 дахин арсны маань гүнд нэвшиж орох нь байна. Одоо тэгэхээр юу гэсэн үг вэ? 6000 литр усыг одоо нүүрэндээ одоо түрхэж одоо тий одоо шингээж өгсөнтэй тийм дайтай тийм чийгшлэг бидний нүүрэнд өгчөд байх нэ. За энэ дараагийнх нь болохоор одоо юу арсны чигийг алдагдуулахгүй одоо барьж өгдөг байх нэ. Арсыг маань тойлгоор чиглэг байлгаж өгнө байна. За тэгээд одоо 5 бүтээгдэхүүнгээс ярьсан те энэ хүү бүтээгдэхүүн маань за эхнийх нь яах нь 150 мг те тонер байх нэ. За энэ хүү тонер маань одоо буруулсан үйлдэлгээ те арсыг маань чийгшүүлнэ, тайвшруулна, сэргээж, өмбийг цайруулна те арсыг маань маш гоё чийгшүүлдэг шүү дээ те. За тэгээд тохиромжтой хэмжээгээр авч одоо гадна дотор талаас нь те нүрийнхээ одоо гоё зөөлнөр илж шугамын дагуу иж тарааж хэрэглэнэ. За ихлээр тоникод төвчлээ. За дараагийн тос маань зохины тос байна те. Зохины тос маань одоо маш давуу талтай манай Итомогийн PMC-ийн зохины тос нь болохоор 40 мг-аар савлагдсан. Одоо бусад гоо сайхны одоо зохины тос нь болохоор 20 мөн 30 мг-тай байдаг те. Энэхүү манай тос бол маш давуу талтай одоо онцлог байгаа юм. За энэхүү бүтээгдэхүүн маань яах нь вэ? Нүдний одоо эргэн тойрны өвчлөлтэй хэсэгтэй. За одоо юу байх нь шүү дээ. Одоо юу хүмсгний голын зураас ч юм уу те бид нар хаана үржиж тэр бүгдээ бас хэрэгж бодно. Маш том савлгаатай бүтээгдэхүүн байх нэ. За эссенц буюу 50 мг эссенц маань энэ маань юу вэ гэвэл одоо арсыг маань маш сайн эрчимтэй арчилгааны бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүн нь арсны одоо витамин гэсэн үг те. Маш нарийн ширхтээ учраас арсны маань гүнд орж одоо гүнд одоо маш хурд нэвчиж одоо арсанд маань тэжээл болж өгдөг байх нэ. За тэгээд тохиромжтой хэмжээгээр аваад одоо нүүрнийхөө дотор талаас гадагшин зөөлөн тарааж хэрэглэнэ. За лотион маань одоо лошн маань 135 мг те. Энэхүү лошн маань яах нь эдгээр одоо бидний өмнө хэрэглэсэн бүтээгдэхүүний одоо нүүрнийх маань одоо те тос усны балансыг тэнцвэржүүлж өгдөг байх нь байна шүү дээ. Одоо арсыг маань нүрийг маань яах нь тойлгоор болгож өгнө, сэргээж өгнө те. Тавтаржуулж өгдөг байх нэ. За тиймэрхүү бүтээгдэхүүнээ одоо те тохирох хэмжээгээр аваад одоо нүүрнийхөө шугамын дагуу зөөлөн тарааж дүрхнэ. За тэжээлийн тос маань 50 мг те өглөө орой ямар ч нөхцөл бүрхэж болно те. За арсны асуудалтай хэсэг хаана тэрийг бүгдийг маань илрүүлж одоо арсын маань уян хатан чанарыг сайжруулж маш гүн чийгслэгдэх байх нэ. Тэгээд энэхүү тасыгаа одоо тохирох хэмжээгээр авч нүүрэндээ зөөлнөр тарааж хэрэглэнэ. За тэгээд энэхүү бүтээгдэхүүнийг ямар ч насны хүн хэрэглэж болно те.
арсыг маань маш сайн чигшүүнэ өсвөр наснаас настай одоо ямар ч хүмүүс гэж бодно. Бидний арс яагаад ингэж хуурайшаад одоо ингэж эрт үрчлээтэй байна вэ? Гэвэл бидний ариус арсаа дутуу арсаа ирдэг бүрэн гүйцэд чигшүүж чаддаггүй байна шүү дээ. Тэгэхээр арс маань хуурайшиж одоо тий өршлөө үүсэж байна гэсэн. Тийм болохоор одоо юу яадаг шүү дээ. Бороо орохгүй хахаар газар яаж гандаж хагардвал яг тэр шиг бидний арсандаа гүн чигшил өгөхгүй болохоор одоо өршлөө эрт явдаж арсны маань сулралт явдаг байх нэ. Тийм болохоор арсаа гүн чигшүүлэх ёстой бүхэндээ. За тэгээ эдгээр 5 бүтээгдэхүүн бай 5 иж бүрэлдэхүүн гэсэн тий тонер байна. За эдгээр бүтээгдэхүүн хэвлэхийнхөө би нэг хэлчихсэн. Энэ маань юу гэвэл одоо тонероо их хэрэглэн тий цэвэрлсэн нүрэндээ. За тонероо яг шууд тонероо хэлээд гоё зөөд нь тавшиж чингээчээд залгуулаад хэлэхгүй. Одоо энэгээд бүгд тусдаа витаминтэй тий уураг одоо шигшүүлэгчтэй байгаа учраас одоо өмнөх одоо чигшлэхэд түргэж одоо шингэж амжааг охин дараагийнхаа туртдаг байхгүй. Тэгэхгүйгээр одоо 5 минутын зайд 3-аас 5 минутын зайд одоо энэ бүтээгдэхүүнийг хэрэглээрээ дээрээс нь одоо яхаар бодог шингэхгүй ч юм уу тий нэг одоо тосны маань одоо үр дүнг нь бас гарахгүй байх нь ш. Тийм болохоор одоо хоорондох зайг нь 3-аас 5 минут өмнөх одоо тий бүтээгдэхүүнээ яг одоо шингээсийг дараа хэрэглээрээ. Тийм болохоор одоо яах нь хүүхнүүд ажиллаа явахдаа яраа дээрээс нь төрөхгүйгээр одоо цагийн менежментээ цаг барьж өсгөн гой нөөрэ гой чигшүүлж одоо тосоод төрбөрээ. Яг одоо дистралийн дагуу тий тонероо төрхөн кремэ төрхөн эсензэ лошно тий тэгээд хичээлээ тасаа төрөх нь байна. За дараагийн маань бүтээгдэхүүн болохоор бас миний дурлсан бүтээгдэхүүн байна. Энэхүү одоо 70 гаралтай энэхүү одоо A пэйж маань одоо 70 гидрогил агуулсан чигшүүлж чангалах үйлчлэгээтэй юм бүтээгдэхүүн байна. За энэхүү бүтээгдэхүүн маань одоо арсыг одоо тий Жэжүү арлын 7 төрлийн ургамлын орчтой энэхүү бүтээгдэхүүн байх нь байна. Энэхүү бүтээгдэхүүн маань одоо тайвшруулах нь байна, эрчимжүүл цэргээх нь байна, чигшүүлэх нь байна тий цайруу чигшүүн тижээл өгнө арсыг чангалж цайруулна гэдэг энэхүү бүтээгдэхүүн маань арс нүднийхээ одоо зохины маань орчны айлгын байх нэ. За тэгээд энэхүү бүтээгдэхүүн маань за 70 үнэ за 70 одоо юу гэсэн ч тэ 70 100 хургамлын гаралтай 70 коллаген маань яадаг байх нь 70 коллаген 70 үнийн шаврын ханд ксаны ханд саргас гэдэг эдгээр бүтээгдэхүүн орсон байх нь. За одоо коллаген гэдэг нь яах нь вэ гэвэл чангалах нь байна тий. Загсны хайрснаас гаргаж авсан коллаген бидний одоо биеийн коллагенд бүцэгтэй хамгийн төстэй байх нь байна. Тэнэгөөрөө онцлогтой тий. Арсыг маань яах нь чангалах нь байна тий. Захны маань арсыг. За 70 гүний шаврын ханд маань яах нь дээрдэс барьцаар маш их баялаг байх нь шүү дээ. Тийм болохоор чигээр дүргэж одоо өнгийн сэргэж өгнө байна. Одоо арсыг маань захны маань арсыг чигшүүлж өгнө байна. За ксаны ханд маань одоо яах нь вэ? Тижээлэг найрлагад баялаг учраас хисааны хадны арсыг илүү чангалах нь байна тий. За царгасны яг ногоон өнгийг дэмжинэ гэж байна. Энэ хүн хлорпедны арсны ногоон эрчим хүчээр хангаж өгнө байна. За тэгээд энэхүү бүтээгдэхүүн маань одоо арсыг чигшүүлнэ, арсыг асуудлыг шийднэ, арсны болброо толгор байлгана тий. Энэхүү мэлхэн патентлэгдсэн бүтээгдэхүүн байх нэ. Фокус гэдэг маань тавын замыг ид шийдэн тий агуулгадаг патентлэгдсэн найрлан арсыг маань яг чигшүүл сэргээж өгдөг байх нэ. За тэгээд эрчимтэй сайруулж одоо за энэхүү бүтээгдэхүүн маань одоо хурдан хүч маш сайн үр дүнгээ өгдөг. Та бүхэн заавч хэрэглэсэн байх те. Хаана хэрэгтэй хэсэгтээ тэрхэнтэй хаана үстэй байна. Тэрийг одоо тэрэндээ тэр хэсэгтээ энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэх нэ. Одоо те амны одоо 2 тал байна те. Одоо гонгийн зураас гэдэг үү те 11 зураас нүдний орчмын одоо хөхрөлт гэдэг ярьдаг шүү дээ. Нүд маань хамгийн түрүүнд суларч те одоо зохины маань арьс судардаг бас харлалт үүсдэг уутанцар үүсдэг те эдгээр төрхөөр яах нь арьсыг мангаж цайруулж чигшүүлж чангалж өгнө байна. Бас зүүндээ хэрэгж болно те. За тэгэхээр энэхүү бүтээгдэхүүнээ одоо бид нар ингэдэж штэ 25 наснаас хойш одоо коллаген тодорхой хэмжээгээр алдагдаад 25 наснаас хойш зохины тос хэрэглэх ёстой гэдэг. Тэгэхээр бас хэрэглэдэггүй юм байлээ хүмүүст хэрэглэх ёстой. Хүүхнүүдийн бидний 40 30 гарахаар ч юм уу ингээд 40 гарахаар ихэд зохимоор хамгийн түрүүнд суулгадаг тийм болохоор та хүмүүс маск авч ирэх хэрэглээрээ энэ маск үстэ маш гоё үр дүнтэй. За яг цэвэрлсэн арьсан дээрээ яах нь тонер төрсөн байгаа тийм бид нар одоо тонер тэгвэл арьсаа чигшүүлсэн байгаа. За тэгээд одоо тагийг онгойлгоо одоо яах нь хямсаатай байгаа тийм хямсаагаар нь аваад хаана одоо
хэрлэмээр энэ те нүүрнийхээ аль хэсэгт хэрлэмээр тэр бүгдэндээ аваад нааж одоо 20-оос 30 минут хэрэглэм байна. За тэгээд хэрэгэлсэн юугаа хаяхгүй. Одоо энэ чинь маш сайн одоо гоё усанд 100% уусдаг гэсэн ш. Тэгэхээр яах нь вэ гэдэг энийг аваад одоо усанд орох гэж байгаа бол усандаа хийн. Тэгэхээр хийн өгөөл одоо хүлээ угаадаг ч юм уу тий. Усан. Тэгэхээр арьсыг маань маш гоё чигшүүлж өгдөг байх нь. За одоо тэг гэрийн одоо цэцэг ургамал тарьдаг хүмүүс байх юм бол яах нь өдөр усандаа хийгээд уусчихаар энэ хүү маань далайн гаралтай учраас одоо цэцэг ургалд маань хижээл болж өгнө байна. За энэ хүү гоё маск ба. Цэцгийн маск байна. За энэ хүү за дараагийн маань бүтээгдэхүүн ашигтай бактери байх нэ. За ашигтай бактери маань одоо 12 төрлийн одоо тий ашигтай бактери гидсэн дэх эрүүл мэндийг хамгаалцгаа гэсэн. За бактери гэж юу юм бэ тий бид монголоор гэх юм да нэм гэж ярьдаг шүү дээ тий нэм маань одоо яах нь ямар нэгэн амьд бие тий одоо би болгосон шимт хижээлэр хоолдог ганц эстэй нүүдэлдэг амьд биеийг одоо хэлэх нь байна. Бактери маань тий. За ашигтай бактери нь болохоор одоо тэгэхээр хүний бие организмын хэвийн үйл ажиллагааг тий хангах үүрэгтэй одоо тий ашигтай үйл үзүүлж яддаг байх нэ. Одоо биеийг эрүүл байлгахын тулд одоо олон төрлийн одоо организмын нэгдэл байх нэ. Ашигтай бактери маань. За ашигтай бактери маань хаана байрлах юм бэ? Одоо амны хүндэд байх нь байна. Хоол боловсрох зам байна тий одоо бэлэг эргэтэн байна тий өтрээ. За ашигтай бактерийн аш тус юу юм бэ? За дархлааны системийн маань 90% нь одоо хоол боловсрох замд байрладаг байх нэ. За замд байрладаг байсан тий. Тэгэхээр пребиотик одоо хэрэглэснээр дархлааны маань системийг тэнцвэржүүлж тий одоо гадны дөнөөнөөс хамгааж одоо тий эмгэг бактериудаас хамгааж байх нь тий. Хеликобактерийн тоог бас яах нь цөөрүүлж яддаг байх нь тий. Тэгэхээр бид нар одоо ингээд өвчлөл хаашлал одоо ямар нэгэн тий маш хурдан өвчлөлтэй байдаг. Энэ юунаас холбоотой гэхэд бидний одоо өдөр тутамдаа одоо бидрэг хоол хүнсээр маш их ашигтай ашиггүй бактерийг одоо бид нар хэрэглэдэг байх нь. Одоо ашигтай бактери нь яг юунд байрладаг вэ гэмэл тэ ямар хоол хүнсэнд байрладаг тэрийг бас бид нар мэдэхгүй болж игэл одоо өглөөний цайндаа ч юм орой ч юм одоо юу хэрэглээд байдаг шүү дээ одоо нөгөө өөрөө одоо цагаан хурлан бүтээгдэхүүн хэрэглэдэг те тэр маань яадаг вэ маш их цавууд ихтэй учраас бидний хотоод гэдсэнд машууд наалдаад одоо тий бэлцэн маань дүүрэн цанхайн гэж ярьдаг үтхэн хатлахад маш их явдаг байх нэ. Тэгэхээр бид нар хоол хүнсээс цавруулж идэх хэрэгтэй. Тэгэхээр яах нь дээр үед хүмүүс маань одоо юу яадаг байсан шүү дээ. Одоо өвчл бага байдаг гэсэн. Энэний үр дүн нь юу вэ гэвэл ерөөсөө удирдлын чанартай хоолдог байсан байх нь. Тэ зуны цагтаа одоо цагаан идээгээд нүглийн цагтаа одоо тэ стресс уур амьсгалтай учраас махан хоолой ч юм уу те. Одоо тэгэхээр бид нар эсрэгээрээ 100 жидэн өвөл бараг 100 одоо өвөлж идэн те. Тэгэхээр яах нь 100 бараг эсрэгээр бараг одоо хорхо бодог хийждэл те. Ерөөсөө тэр ашигтай бактери байна уу бид нар юус нэг анзаарахгүй идээд байдаг. Тэгэхээр бол ашигтай бактери маань юу ямар хүнсэнд байрладаг вэ гэхээр одоо өндгөнд байрладаг байх нь сүүн бүтээгдэхүүнд байрладаг байх нэ. Тэгээд дээр юм одоо бидний өвөг дээдс маань одоо ингээд өвчл бага байсны учир нь юу байх вэ? Цагаан идэ маш их байдаг байсан учраас одоо ашигтай бактери давмгай байдаг байсан байх нэ. За антибиотик нэг хэвийн ба эмгэг одоо бактери аль алийг устгадаг гэж байна тийм. Тэгэхээр юу гэсэн үг антибиотик маань одоо бидний өвчл тусгаар одоо маш хурдан одоо бид нар одоо биеэ эрүүл байлгахын тулд антибиотик хэрэглээд уурчдаг тийм. Юу вэ одоо тэр биеийн дох ямар одоо байна одоо мэдэхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Антибиотик гэдэг маань одоо маш хүчтэй тийм. Одоо бидний хотод гүцсэнд байгаа ашигтай ашиггүй маш их одоо бактерийг маань зүгээр туугаад гаргацдаг байх нь. Тийм болохоор антибиотик хэрэглэсэн өдрөөс хойш давхар одоо яах нь ашигтай бактерийг хэрэглэж эхлэх нь байна. Тэгэхээр одоо эмчнэр одоо аягүй бичдэг гэдэг болсон байлаа ашигтай бактери. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл одоо ашигтай бактери манай ашигтай бактерийн давуу тал нь болохоор одоо нэг юу яадаг байх нь тий. Одоо нэг лактомацил одоо пипидоч гэдэг нь тус тусаа савлгаад манай болохоор яадаг гэхээр одоо маш тэр бүгдийг нэг савлгаан савлсан байдаг байх нэ. За тэг ашигтай бактерид маань одоо яах хашлах нөлөө байхгүй харин дархлааны системийг маань улам нэмэгдүүлж өгдөг байх нэ. За тэгээд Itomo компани маань ашигтай бактери яах нь вэ? 10 жимс ногооны тий одоо нийт 10% бүлээн ашигтай бактерийг одоо нэг савлгаан цавлагцнараа давуу талтай одоо
За атомигийн перибет маань уршин тэрбум аштай бактерийг одоо байдаг бөгөөд одоо хотоод гэсэн нь амьдараа орчно одоо 3 төрөм байх нэ. За тэгээд эдгээр бүтээтгүүнийг маань одоо ашигтай бактеригаа одоо ямар хүмүүс хэрэглэх ёстой юм бэ гэдэг гиз дотор нэг одоо яах нь эрүүл байдлаа хадгалахыг хүссэн тий өсөлтийн насны хүүхэд байж болно, ялах хүмүүс байж болно, насанд хүрсэн хүмүүс байж болно, хотоод гэсэн эрүүл байдлыг хүссэн хүмүүс хэрэглэж байж болох юм тий. За тэгээд одоо би энэ дээр бас хүүхдээ авч хэрэгсэн. Би манай хүүхд одоо 2 сараас хүрж байгаа. Тэгээд маш их өвтгөн хаталтай байсан л да. Тэгэл хөрх амт нэг өндрөх болохоор ерөөсөө аюу хэцүү ингээл төрөх гэж байгаа хүн шиг л байлээ. Энд ч очоод наалдаж болохондоо зогсож аюу хэцүү. Тэгээд маш их тийм цус гарах маяг аюу хэцүү байсан. Тэгээд би энэ ашигтай бактерийг авч хэрэгсэн маш амархан тий. Маш одоо тэр бүгдээсээ бид хоёр салсан байгаа. Одоо хүндрэгт аюу асуудал болсон. Одоо би бас өөрөө хэрэгж байгаа юм маш. Би бас аюу өсгөн хаталтай, туранхайч аюу маш өсгөн хаталтай байд юм л. Хүмүүсээс асуугаар хүмүүс маш өсгөн хаталтай байд юм л. Заавал тархан хүн гэхгүй туранхайч аюу энэ бүгд маань юу гэвэл буруу хоолтос бид нар бол гурилан бүтээгдэхүүнд их хэрэглэдэг болохоор маш их одоо өсгөн хаталтай байд юм байлээ. Тэгээ хоол хүнсээ зөв хэрэглэх хэрэгтэй. За тэгээ стресстээс болсон тий үйл ажиллагаа стресс буруу туршлаас болсон хүмүүс хэрэгж болох нь удаан одоо тий суудаг тийм хөдөлгөөний дутагдaltaй ч юм уу тий эдгээр хүмүүс бас хэрэгж болох нь байна. За та бүхэндээ баярлалаа анхаарал тавьсанд.